охин хүүхдийг хүнд өгдөг босны учир. Эрт урдын цагт охин хүүхдийг харьд мордуулдаггүй байсан тэр үед 3 охины хамт нэг авгай амьдран суудаг байж гэн. Охид нь том болоход ээж нь хүүхдүүдээ яаж амьдрах юм бол гэж санаа зовж суудаг болов. Нэг өдөр авгайнд мэрэгэн хүн иржээ. Авгай мэрэгэн хүнээс "Охтууд томорхороо яавал дээрвэ?" гэж асуухад мэрэгэн хүн мэдэхгүй дээ. Зараа гэж нэг мэрэгэн амьтан байдаг юм да. Та түүнээс л асуувал мэдэнтэй гэж хэлжээ. Нилээд олон хоногийн дараа тэр аль малаа оторлуулад нүүж явтал зам дээр нь зараа таараагүй. Охидын ээж зарааг ухтаж очиод "Зараагүй, танаас нэг зүйл асуух гэсэн юм" гэхэд зараа "Юун тухай юм дээ?" гэв. Авгай "Манайх урагшаа их хол явахгүй, ойрхон бууна. Та орой манад морилж саадаж болгосон болов уу?" гэхэд зараа зөвшөөрчээ. Тэгээд цаашаа холгүй яваад ачаагаа буулгаж гэрээ бариад "Орой манад зараа гэдэг сүрхийн мэрэгэн амьтан ирнэ. Би тэр амьтнаас та гурвын заяаг мэргэлүүлнэ. Та гурав огт дуурч инээлдэж болохгүй шүү" гэж хэлв. Орой болоход зараа айлд хурч ирээд үүдээр нь орох гэсэнд гэрийн босог өндөр зарааны хөл богино тул бүдэрч ундаа дугарлан өнхөрч орж ирэгвэн. 3 охин зарааны энэ байдлыг үзээд "Энэ муу амьтан бас мэрэгэн гин шүү. Өөрхөө дүрийг үз" гэд бэсгийтэл инээлжшгүй. Зараа 3 хүүхэн өөрийг нь шолж байгааг мэдээд уур нь хурж охидыг муухай харснаа айлын баруун талд олбог дээр нь очиж цуугаад хийж өгсөн цайгийн зөв баруун харан суугаад хар үсийг нь хагалж хаман дэлийг нөмсгөж хар элэгтэнд барьж өг гэж хэлчихэд гараад явчихж гэн. Түүнээс хойш охин хүүхдийг насан туршээр нь толгойтой үсийг нь хагалж санаад хувцас хунраар гойж гангалаад харийн нутагт төрөл садан бос хүнд өгдөг болсон юм гэн. Одоо та нартай дахин нэг үлгэр уншиж өгье. Хүн тариа тарих босноо. Эрт цагт хүн тариа тарьж бор хоол иддэггүй. Зөвхөн мах эзэдэх байжээ. Усны шувууд намар болоход усны дотор үр өндгөө үлдээж дулаан орондоо үлжөөд хавар болгоор түүнээ үзэхээр баяр хөөртэй буцаж ирдэг юм бэ. Ийхүү усны шувууд намар үр өндгөө орхитой гунигтай болдог тул хүмүүс намрын шувуу бэлэхгүй харин хаврын шувуу бэлэхтэй гэж ярьдаг байв. Нэгэн хавар нэг эмэгтэй малаа хариулаад явж байтал дулаан орноос ирж яваа сүрэг усны шувуутай таарч ихэд бэлэгшээ гэртээ харж өөдөөс нь сүүн цацал өргөсөнд усны шувууд баярлан гагналдаж удтал гэрийнхэн дээгүүр эргэлдэж байгаад явв. Удалгүй намар болж сүрэг шувууд дулаан газартаа буцахаар явж байхад нь өнөө эмэгтэй мөн л хонио хариулж яваад таарчээ. Шувууд хончин бүсгүйг таньж баярлалд толгой дээгүүр нь хичнээн нисэлсэн боловч бүсгүй намрын шувуу бэлэггүй гэж бодоод хаврын шигээ баярлаж сүүгээр цацал өргөсөнгүй. Сүрэг шувууд хэсэг эргэлдэж байснаа нэг юм цацчихаад нисэж одовгүй. Иймэгтэй шувуудын цацсан зүйлийг юу болохыг мэдсэнгүй. Дараа жилийн хавартай золгож шувууд эрдгээрээ ирж бүсгүй сүүгээ өргөн намар болоход мөн шувууд буцдгаараа буцав. Намрын налгар сайхан өдөр хонио хариулж яваад урд жил усны шувуудын юм цацсан газар нэг их тариа урахчихсан халиурч байхыг нь олж үзээд бүсгүй баярлан хөөрч тариаг хураан авч гурил будаа гарган авчээ. Үүнээс хойш хүн тариа тарьдаг болсон бөгөөд тарианы үрийг анх усны шувууд хүнд өгсөн юм гэдэг.